Сайн байцгаана уу оюутнуудаа. Шинжилгээ бол оншийн тулгуур, шинжлэх ухаан бол эмчилгээний их сурвалж гэсэн эрхчлэлээр энэ удаагийн лекцээ эхэлж байна. Онш зүйн лабораторийн чанарын хяналт, үүрэг, ангилал, дадал зүйн шалгалт гэсэн сэдвээр лекц уншъя багш нь. Хичээлийн зорилго нь онш зүйн лабораторийн чанарын хяналтын үндсэн ойлголт, үүргийг ойлгох, чанарын хяналтын төрөл, ангиллалыг судлах, дадал зүйн шалгалтын үндсэн зарчмуудыг эзэмших, олон улсын стандарт хэрэглээний талаар мэдээлэл авах. Дараах аргуудын хүрээнд, агуулгуудын хүрээнд лекц маань явагдана. Үүнд чанарын хяналтын танилцуулга, онш зүйн лабораторийн үүрэг, чанарын хяналтын төрөл, ангиллал, дотоод чанарын хяналт, гадаад чанарын хяналт, дадал зүйн шалгалт, стандартчлал, баталгаажуулалт, лабораторийн удирдлага, бүтэц зохион байгуулалт, мэргэжлийн хөгжил, сургалт, ирээдүйн чиг хандлага гэсэн агуулгын хүрээнд лекц маань явагдах нэ. Лабораторийн хяналтын танилцуулга, чанарын хяналтын танилцуулгын талаар. Лабораторийн шинжилгээний үр дүнгийн найдвартай, наривчлалтай байдлыг баталгаажуулах тогтолцоог чанарын хяналтын тогтолцоо тодорхойлолт гэж авч үзэх нэ. Үндсэн зорилго нь бол дараах зорилгуудын хүрээнд авч үздэг. Үүнд өвчтний эрүүл мэндийн байдлын зөв үнэлгээ, эмчлэх шийдвэрийн дэмжлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнтэй байдал, олон улсын стандартад нийцэх байдал. Онш зүйн лабораторийн үүрэг нь дараах хэд хэдэн үүргүүдтэй үйл ажиллагаа явагддаг. Үүнд нэгдүгээрт бол шинжилгээ үйлчилгээний үүрэг байж байна. Энд биологийн дээжид хим, гематолог, микробиологийн шинжилгээ хийх. Дараа нь оншилгооны, энд өвчний онш, эмчилгээний мониторинг, хяналт явагдана. Гуравт нь эрдэм шинжилгээ, судалгааны хэсэг үүрэг. Энд эмнэлгийн судалгаанд дэмжлэг үзүүлэх. Дөрөвдүгээрт нь боловсрол энд лабораторийн мэргэжилтэн эмч сурагчдад сургалт явуулах гэсэн эдгээр үүргүүдийг гүйцэтгэдэг байна. Чанарын хяналтын төрөл, ангиллал. Үндсэн ангиллал бол 3 хэсгээс тогтдог. Үүнд дотоод чанарын хяналт. Энэ бол мэдээж хэрэг өдөр тутмын лабораторийн үйл ажиллагаанд. Гадаад чанарын хяналт. Энд лаборатори хоорондын харьцуулалт. Гуравт нь дадал зүйн шалгалт. Энэ арга зүйн үнэн зөв байдлын баталгаа. Дотоод чанарын хяналтыг авч үзье. Дотоод чанарын хяналт гэдэг нь лаборатори доторх шинжилгээний процедурын өдөр тутмын мониторинг хяналтыг хэлдэг. Үүнд болохоор хяналтын материал буюу контрол материал, статистик арга буюу вестгард карт хөдлөх, багаж тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, мөн туршилтын журнал буюу өдөр тутмын хөтөлбөрүүд ордог. Практик хэрэглээ нь яаж явагддаг юм бэ гэхээр өдөр бүр томьёоны хяналтын дээжийг шинжилдэг, статистик үзүүлэлтүүдийг тооцоолох, дундаж стандарт хязгаарлалт хувийг гаргадаг, хяналтын график гаргадаг, мөн зөрүү илэрвэл шалтгааныг тодорхойлох, засварлах үйл ажиллагаанууд явагддаг. Гадаад чанарын хяналт. Гадаад байгууллагын зохион байгуулсан лаборатори хоорондын харьцуулалтыг бол гадаад чанарын хяналт гэж хэлдэг. Үүнд давуу тал нь бол бие даасан үнэлгээ, олон улсын стандарттай харьцуулах боломж олддог, лабораторийн гүйцэтгэлийн үнэлгээгээ мэдээд авдаг, тогтмол сайжруулалт хийх боломжоор хангагдаж өгдөг. Гадаад чанарын хяналтын үндсэн алхмууд нь байж байна тийм ээ. Ингээд зурагнаас харахад төв байгууллагаас буюу лавлгаа шатлалын лабораториос дээж илгээдгээ бид оролцъё гэд хүсэлт өгөх юм бол тийм ээ, хүсэлтээрээ эсвэл төлбөрөө төлөөд оролцох юм бол дараа нь лаборатори бид нар шинжилгээг хийж гүйцэтгэдэг. Ирсэн чанарын гадаад хяналтын материал гэд бид нар авсан. Тэрэндээ бид нар лабораторийн шинжилгээгээ
хийж гүйцэтгэн. За энд нь үр дүнг төв байгуулахад буцаагаад илгээдэг. Төв байгуулах гэдэг маань лавлгаа лаборатори тухайн чанарын гадаад хяналтыг зохион байгуулж байгаа тэр газар руугаа за манай лаборатори хэдэн нэр төрлийн хэдэн үзүүлэлтийн тийм шинжилгээнүүдийг хийлээ. За хариу үр дүнгээ цаасаар эсвэл цахимаар илгээлээ. За дараа нь харьцуулалтын тайлан гаргах. За энэ тайлан семинарт дууддаг оролцсон бүх газруудаа за мөн хүсвэл бид төлбөрөө төлөөд бас оролцсон. За ингээд тайлан семинарт очоод за 400 500 200 300 орсон тийм ээ лабораториудын за тэр тэдэн зуун ийм үнэлгээтэй тэдэн зуун тийм үнэлгээтэй эдэн зуун ингэж оролцлоо гэж бид нар тайлангаас сонсно. Өөрсдийнхөө лабораторийг өөрсдийнхөө ур чадвар өөрсдийнхөө хийснийг өөрсдийнхөө үйл ажиллагаа ямар төвшөнд яаж явагдаж байгаагаа харьцуулт хийгээд олоод харчна. За дараа нь лаборатори өөрийн гүйцэтгэлийг үнэлдэг. За ингээд тайланд семинартаа сууж ирчихэд дотооддоо бид байгууллагатай удирдлагуудтайгаа хамтдаа бүгдээрээ өөрийн лаборатори ямар хувь үнэлгээтэй аль төвшөнд нь явж байна вэ? Бид юун дээр анхаарч юуг сайжруулах юм? Цаашид бид юуг анхаарч ажиллах юм? Юуг нэвтрүүлэх юм? Юуг хийх юм? За ингээд өөрийнхөө лабораторийг үнэлээд авна. За дадал зүйн шалгалт. За шинжилгээний аргын шинж чанар хязгаарыг тодорхойлох системтэй процессыг бол дадал зүйн шалгалт гэж хэлдэг. За үүнийг одоо зургаар илэрхийлээд товч тодорхой илэрхийллээр тогтоож авъя гэвэл за зургийн илэрхийлэл харагдаж байна тийм ээ. За энд нь найдвартай байдал, нарийн өвчлөл, үнэн зөв байдал, мэдрэг байдал, онцлог шинж гэсэн ухтгуунуудаар шинж чанарууд нь илэрхийлэгдэж байна. За дадал зүйн шалгалтын үе шатууд нь харагдаж байна. За хамгийн эхлээд бид нар төлөвлөгөө, төлөвлөх гэдэг энэ зүйлүүд маш чухал. За үүнд зорилго, хязгаарыг тодорхойлж өгдөг. За дараа нь хэрэгжилт, за хэрэгжүүлэхийн төлөө, за хэрэгжүүлээд дуусах, хэрэгжүүлэх явц дундах тийм ээ. За энэ бүх ухтгуунууд хэрэгжилт гэдэг дээр ойлгоно. За энд стандарт процедурын дагуу туршилтуудыг ажилбарууд явагдана. За дараа нь мэдээлэл цуглуулна. За өгөгдөл системтэй бүртгэлүүд бол мэдээж эерэг хийгдэнэ. За ингээ бүх мэдээллүүдээ цуглуулж авдаг. За шинжилгээ дараа нь за шинжилгээний үе шатанд болохоор статистик дүн шинжилгээ хийгдэнэ. За дараа нь болохоор баримтжуулалт. За энд мэдээж эерэг тайлан, гарын авлага боловсруулжуулна тийм ээ. Тэгээд бүх зүйлүүд бичгэн болон цахим хэлбэрт шивэгдэж, бичигдэж үлддэг. За ийм дадал зүйн шалгалтуудыг үе шаттайгаар одоо явуулж байх юм бол таны ажиллаж байгаа лаборатори болоод таны лаборатори тийм ээ. Дээрх 3 одоо чанарын хяналтын шаардлагыг хангаж байна гэж үзэх нь. За наривчлалыг үнэлэх. За наривчлал ижил дээжийг олон удаа шинжилгэхэд гарсан үр дүнгийн ойролцоо байдлыг хэлдэг. За үнэлгээний арга нь болохоор дахин давтах байдал, дахин давтан хийх гэсэн үг тийм ээ. За дотоод ялгаатай байдал. За энд болохоор лаборатори болгон гэж ойлгож авна. За дараа нь харьцангуй стандарт хязгаарлалт. За дараа нь вариацийн коэффициент буюу CV хувиар илэрхийлсэн байдал. За үнэн зөв байдлыг үнэлэх. За үнэн зөв байдал гэдэг бол шинжилгээний үр дүн жинхэнэ утгад ойрхон байх төвшингөл бид нар үнэн зөв байдал гэж хэлээд байгаа. За нэг үнэлгээний аргууд нь болохоор үнэн зөв байдлаа яаж үнэлдэг юм бэ гэхээр стандарт гэж ашиглах. За нөгөө бид нар уусмал ургуулжууд захиалга хийгээд авахаар уусмал ургуулж болгон дотроо хайрцаг дотроо тийм ээ. Стандарт solution гэдэг стандарт уусмалтайгаа ингээд ирдэг. Түүнийг хэлж байгаа стандарт дээж гэж. Мэдээж эрийг бид нар тэр стандарт дээжээр за контролоо хийгээд хяналтаа хийгээд тохиргоогоо хийгээд оруулдаг тийм. За тэгээд дараа нь бусад баталгаажсан аргатай харьцуулах.
За энэ дээр нөгөө нэг calibration буюу контрол одоо материалууд байж болно тийм ээ. За өөрийн гэсэн лавлах утгуудтай. За дараа нь за энэ сэргэлтийн гээд буруу бичигдсэн байна шүү. За шинжилгээний үнэн зөв байдал болон найдвартай байдлыг шалгах гэж байна. За энийг шинжилгээний үнэн зөв болон найдвартай байдлыг шалгана. За дараа нь гадаад чанарын хяналтын хөтөлбөрт оролцох. За тэгжээж бид нар үнэн зөв байдлынхаа зэрэгэлдэх ойролцоо лабораториудтай манайх аль төвшөнд нь явж байна вэ гэдэг. За шугамын үнэлгээ. За шинжилгээний аргын үр дүн концентрацтай шугамын хамааралтай байх чадварыг шугамын үнэлгээ гэж одоо хэлдэг. За өөр концентрацтай дээж бэлтгэх, за шинжилгээ хийх, регрессийн шинжилгээ хийх, шугам мууж тодорхойлох ийм аргуудыг бол одоо шугамын үнэлгээнд дээр авч үзэж хэрэгэлдэг. За мэдрэг байдлын үнэлгээ буюу сенситив тийм ээ. За энэ мэдрэг байдал нь болохоор хамгийн бага хэмжээний бодисыг илрүүлэх чадвар гэж тодорхойлогддог. За энд үзүүлэлтүүд нь болохоор илрүүлэх хязгаар, шийдвэрлэх хязгаар, аргад тусгай тохируулга хийх шаардлага гэж гарч ирдэг. За бид нар уламжлалт тогтмол тийм аргуудаар одоо хийгдэж байгаа үзүүлэлт байлаа гэхэд түүнд тусгайлан дахиад тохируулах их шаардлагатай ийм одоо зүйл гарч ирэхийг бас үгүйсэхгүй. За өвөрмөц байдлын үнэлгээ. За өвөрмөц байдал буюу тухайн бодисыг бусад төстэй бодисоос ялган тодорхойлох. Өөрөөр хэлбэл буруу эерэг үр дүн гаргахаас сэргийлэх чадварыг өвөрмөц чанар гэж одоо хэлдэг. За үнэлэх арга нь болохоор нэгдүгээрт нь ойролцоо бүтцтэй бодисуудад турших, өвчтний дээжид интерференцийг судлах, за биохимийн интерференцийн туршилт одоо явуулах тийм ээ. За эдгээрийг багтааж авч үздэг. За стандартчлал баталгаажуулалт гэж байгаа юм. За олон улсын стандартуудыг бид нар бас үүнд тусгаж авч үзнэ. За үүнд болохоор хамгийн нэгдүгээр лабораторийн баримтлагдаг ISO 15189 эмнэлгийн лабораторийн чанар чадварт тавигдах шаардлага тийм ээ. За дараа нь Clinical Laboratory Standards Institute гэдэг. За энэ болохоор нөгөө гайдлайн удирдамжууд чинь. За дараа нь болохоор CAP шаардлага гэж нэрлэж байгаа. За энэ нь болохоор бид нар ямар ч одоо зүйлүүдийн хяналт нь тийм ээ нормал патолог гэсэн хоёр одоо байдгаа гэд өмнөх одоо лекцийг сонссон бол багш нь өмнөх лекцэн дээр бас холбогдлолтой слайдн дээр бас тодорхойлж ярьж тодорхойлж өгсөн байгаа. За батлагдсан аргууд гэд. За үүнд болохоор энэ Европын холбооны чанарын тэмдэг CE баталгаажсан стандарт процедурууд бол багтаж өгдөг. За үүнийг болохоор дэлгэрүүлж одоо бид нар дадлага дээр ерөнхийдөө ярилцсан. За лабораторийн удирдлагын тогтолцоо. За лабораторийн удирдлагын тогтолцоо нь болохоор ISO 15189 шаардлагад юу гэж шаардсан байдаг вэ гэхээр техникийн шаардлага, удирдлагын шаардлага, баримт бичиг бүртгэл, дотоод аудит, засвар үйлчилгээ, сайжруулалт гэсэн өгөгдлүүдийн хүрээнд лабораторийн удирдлагын тогтолцоо явагддаг. За багаж тоног төхөөрөмжийн хяналт. За хяналтын элементүүд гэж байгаа. За энд тохируулга, баталгаажуулалт, өдөр тутмын засвар үйлчилгээнүүд орно, гентийн засвар үйлчилгээний бүртгэл орно, гүйцэтгэлийн үнэлгээ орно, солих эд анги, дагалдах хэрэгслийн хяналтууд ордог. За лабораторийн ажилчдын мэргэжил дээшлүүлэлт гэдэг. Тасралтгүй сургалт боловсрол тийм ээ. За мэргэжлийн шаардлагаас мэргэжсэн боловсрол, за мэргэжил эзэмшсэн байх. За тасралтгүй боловсрол гэж байна. Дадал зүйн сургалтуудыг тогтмол авч байх ёстой. За чанарын хяналтын сургалтуудад хамрагдаж байх ёстой. Технологийн шинжилгээг хийж байх ёстой. Хийж арайхан
санхүү төсөв мөнгө нь суурлагдаагүй, тусгагдаагүй, төсөвлөгдөөгүй бол үзэж харах ёстой. За энэ үзэж харах нь яаж үзэж харах юм бэ гэхээр энэ технологийн дэвшилтэд орчин үеийн дэвшилтэд технологи руу тасралтгүй хөл нийлүүлж явж байгаа тэр газруудыг очиж бүгдээр харж, чихээр сонсож, нэг өдрийн ч болсон үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж авах хэрэгтэй. За шинжилгээний үе шатуудын хяналт. За шинжилгээний өмнөх шинжилгээний дараах үе гэсэн энэ 3 үе шатууд нь авч үздэг. За шинжилгээний өмнөх үе шатанд болохоор дээж авах, зөөвөрлөх, хатгалах, за өвчтний мэдээлэл зааварчилгаа, дээж бэлтгэх, тэмдэглэх гэсэн зүйлүүд багтдаг. За шинжилгээний үе шатанд ямар зүйлүүдийг хянаж байх ёстой юм бэ гэхээр, хяналт тавих ёстой вэ гэхээр, процедурын дагуу шинжилгээ хийгдэж байна уу, үгүй юу? Чанарын хяналтын арга хэрэгжилж байна уу, үгүй юу? Дотоод чанарын хяналтаа хэрэгжилж байна уу? За үр дүн боловсруулах. За үр дүнгийн боловсруулалт ямар гарч ирж байна, тийм ээ? Дандаа буруу гараад байгаа мó? Дандаа алдаатай гараад байгаа мó? Дандаа зөрүүтэй гараад байгаа мó? Дандаа нэмэх 1-ээс 3S-ийн хооронд дотоод хяналт уншаад байгаа мó, тийм ээ? За дараа нь шинжилгээний дараах үе шат. За энд үр дүн тайлагнах, түгээх, хадгалах, тайлан гаргах гэсэн зөвлүүд дээр хяналт үнэлгээнүүдийг хийнэ. За лабораторийн чанарын хяналтын статистик аргууд. За чанарын хяналтын статистик аргуудад дундаж медиан, горим, за стандарт хазайлт, дисперс, за вариацийн коэффициент, регрессийн шинжилгээ, корреляцийн коэффициент, T-туршилт, ANOVA гэдэг. За эдгээрээ бүгдээр ингээд багтааж авч үзтгээ. За хяналтын материал ба төрөл гэж байгаа юм. За чанарын баталгаа, тийм ээ, correlate assurance гэдэг. За төрлүүд нь болохоор үйлдвэрийн контрол хяналтын материал бид нар захиалж авдаг. За дараа нь таны ажиллаж байгаа лаборатори за чанарын дотоод болон гадаад хяналтын ямар материалууд дээр үйл ажиллагаа хяналтаа хийж явуулж байна вэ? За өвчтний сорц үйж болно. За энэ бас ихэвчлэн гадаад чанарын хяналтан дээр дохын вирусын халдвартай буюу HIV вирусын халдвартай яг эерэг гарсан. За ийм өвчтний дээж сорц ирэх жишээний За энийг болохоор гадаад хяналтын материал болгоо бэлдэж явуулж байна. Бид халдвар хамгааллыг маш сайн баримталж хийн. За 5-10 хэдэн сорц ирдгийн тэр дотроос энэ HIV-гийн эергийг за яг E дээр нь C дээр нь эерэг нь байсан гэдэг ингээ хийгээ явуулах нь байна. За тэгээд эргээд тайлангийн нөгөө хурал дээрээ суугаад сонсоход TED кодтэй танай лаборатори зөв хийсэн байна. Бус нь бүгд сөрөг EC2 дээр за HIV эерэг байсан ч гэдэг юм уу те. За ингээ хойлоод ингээд яг өвчтний сорц бэлдээд явуулдаг байх нь. За дараа нь стандарт материалууд гэж байна. За стандарт материалууд болохоор уусмал уруулжууд тийм ээ бүгд өөр дотроо эерэг сөрөг контрол аль эсвэл стандарт solution гэдэг нэртэй жижигхэн савлгаатай стандарт материал нь хүрээд ирдгээ гэд багшнаас та бүхэн түрүүний өмнөх лекцийг сонссон бол холбогдолтой слайдн дээр бас тайлбарлаж өгсөн байгаа. За процедурын дээж буюу центрифугт эргүүлсэн сорц гэж. За энэ бол яалтчгүй бидний авсан сорцнуудаа цуснуудаа тийм ээ. За ихэвчлэн центрифугт цус шээс эргэгдэнтэй. За тэр дээж сорц цусаа центрифугт эргүүлээ гараад ирдэг. За тэгэхэд яаж ялгардаг вүлээ? За багш нь энийг бас гэрийн даалгаварт өгье. Лекц 2 гэж агаад гэрийн даалгавар гэж агаад багшийнхаа өгсөн энэ гэрийн даалгаврын хариултыг бичихнэ. За дахиад багш нь хэлээд өгье, анхааралтай сонсоорой.
За процедур дээж буюу центрифугт эргүүлсэн сорц. За багш нь цусан дээр, шээсэн дээр 2 өгж гэн. Шээс цус гэсэн 2 дээж буюу сорц өглөө центрифугт эргүүлээ гаргаад ирснийг нь юу гэж ангилдаггүй, юу байдаг вэ? За үүнийг сайхан дэлгэрүүлж бичээд танхимын лекц дээр барьж ирэх нэ, авч ирэх нэ. За цаашаа үргэлжлүүлье. За шаардлага нь бол тогтвортой, найдвартай, тодорхой утгатай л байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Хяналтын материал ба төрөл дээр тийм ээ. За алдааны их үүсвэр. Системчлсэн буюу systematic error буюу системчлсэн алдаа. За санамсаргүй алдаа буюу random error гэж. За системчлсэн алдаанд болохоор багаж тоног төхөөрөмжийн алдаа, туршилтын нөхцөл, туршилтын процедур буюу одоо яг нөгөө шинжилгээний үйл ажиллагаа хийгдэж байгааг хэлээд байгаа тийм ээ, туршилт гэдэг маань. За яг процедур тэр ажилбар хийгдээд байгаа. За стандарт бодисууд. За эдгээрүүдийг багтааж авч үздэг. Тэгвэл санамсаргүй алдаанд болохоор дээж нэг төрлийн бус байдал, боловсруулалтын ялгаа, хүний өвчин зүйлээс нөлөөлсөн тийм ээ, санамсаргүй алдаа гаргах. За эдгээрийг авч үздэг. За алдааны менежмент. За урьдчилан сэргийлэх алдаа гэж байгаа юм. За энэ болохоор стандарт процедурыг баримтлах гэдэг маань гардан үйлдэлийнхаа стандарт арга аргачлалаа баримтлаач. За багаж тоног төхөөрөмжийн тогтмол хяналт. За энэ маань суйрлуулсан тоног төхөөрөмжийнхөө хийгдэх ёстой засвар үйлчилгээ, урсгал засвар, за улирал тутамд хийгдэх засвар, жилд хийгдэх засвар, сар бүр хийгдэх засвар, дээрээс нь өдөр тутмын арчилгаа цэвэрлэгээ засвар үйлчилгээ тийм. Энэ бүгдийг зөв гормынхон дагуу, зөв үйлдлийн дагуу хийж гүйцэтгэрээ. За боловсон хүчний сургалт. Тухайн тоног төхөөрөмжн дээр дадаагүй тэгээд шин туршлага байхгүй боловсон хүчнийг шууд хэдэн зуун шинжилгээтэй ажилуулж орхиж болж гинүү үгүй юу гэдэг дээр эргэцүүлэл тийм ээ, дүгнэлт. За бүр баталгаатай, нотлогоотой болж байгаа юм энэ вэ? Боломгүй байгаа нь энэ гэдэг. За чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэх гэж байна. За энэ болохоор нэг хийгээл нэг болоод байх биш. Тийм ээ, өдөр тутам тоогтмол, дадал хэвшил болтлоо. Тэгээд нөгөө стандарт өгөгдлийн дагуу нэмэх хасах 3-ээс хязгаар дотор байвал бүр сайн. За алдаа илрүүлэх. За энд болохоор за мэдээж дотоод чанарын хяналт, гадаад чанарын хяналтын хөтөлбөрүүдтэй байх ёстой тухайн лаборатори. За статистик мониторинг хийж байх ёстой. За туршилтын өмнөх болон дараах шалгалтын гэж байгаа. За энэ нь болохоор бид нар юу гэж ойлгохгүй гэхээр шинжилгээний өмнөх шатанд алдааг маш сайн илрүүлж байгаа ч. За дараа нь болохоор за хяналт шалгалтаар илэрсэн алдаануудыг зоригтойгоор одоо сайжруулж, зөв рүү н оруулж, засаж байгаа ч. За гэдэг ойлголт шүү. За чанарын үзүүлэлтүүд. Гол үзүүлэлтүүд нь болохоор дараах одоо 6 хэлбэрээр мөн бичвэрийн хэлбэрээр багш нь тусгаж өгсөн байна. За үүнд шинжилгээний хугацаа. За тэр turnaround time гэдэг шинжилгээний хугацаа. За давтан шинжилгээний хувь. За шаардлага хангаагүй сорцын хувь. Алдааны хувь, хэрэглэгчдийн буюу эмч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн хувь хэдэн хувьтай байдаг юм бэ танай лабораторид? Тийм ээ, ялангуяа техникч танд хийсэн энэ шинжилгээг хийсэн танд хэдэн хувийн сэтгэл ханамжтай байдгийг. За үүгээр чанарын үзүүлэлтүүд чинь хэмжигдэх нь байна шүү дээ. За технологийн шинжилэл. За орчин үеийн хөгжүүлэлтийг бол зайлшгүй одоо яригдах шаардлагатай. Технологийн шинжилэл буюу орчин үеийн хөгжүүлэлтийг таны лаборатори, таны ажиллаж байгаа газар
Энэ одоо лаборатори аль хэр ер нь хөл нийлүүлж явдаг юм бэ те? За шинжилгээний автоматжуулсан системтэй хөл нийлүүлж суралцаж чадаж байна уу? Суйрлуулж чадаж байна уу? Авч чадаж байна уу? За лабораторийн мэдээллийн систем энийг суулгасан уу? Суйрлуулсан уу? За цахим чанарын хяналтын хэрэгслүүд аль хэр байна? Тийм ээ? Хиймэл оюун ухааны хэрэглийг хэрэгжилж чадаж байна уу? За мөн энэ ойлголт байна уу? Алсын зайн мониторинг хяналтын систем, алсын зайн хяналтын систем. За эдгээрийг нийтэд нь бүхэлд нь технологийн шинжилэл гэж авч үзэх нь технологийн шинжилэл гэхээр зөвхөн нэг тоног төхөөрөмж аваад тавихыг хэлэх биш, маш өргөн хүрээний орчин үеийн хөгжүүлэлт гэж багтааж авч үзэх нэ. За лабораторийн ажилтны үүрэг хариуцлага гэж зайлшгүй яригдана. Бас нэг чухал хэсэг яг тань дээр яригдах нь байна, тийм ээ. Та ямар үндсэн үүрэгтэй лабораторид ажиллах ёстой юм бэ? За энэ нь дараах одоо хэд хэдэн үүргүүд байна да. За чанарын хяналтын тогтолцоог хэрэгжүүлдэггүй та алхам бүр дээр, шинжилгээ бүр дээр, үзүүлэлт бүр дээр за өөр дээрээ дүгнэлт хийх нь байна. Бодно, тийм ээ. За стандарт арга гаргачлал сааг баримталдаггүй. Эсвэл зүгээр хин нэгэн ахлах лаборантын хин нэгэн одоо дур мэдэн зааж өгсөн зүйлийг хэлж өгснөөр л тэр стандарт арга гаргачлалаа сөхөж харахгүйгээр хийгээ яваад идэггүй. Би тийм лабораторийн техникч боловсон хүчин болцсон байна уу? За дараа нь өвдөл үр дүнг бүртгэх. За аль хэр бүртгэлийн хэсгийг лаборатори дотор одоо хэрэгжүүлдэг вэ? Аль эсвэл огт бүртгэхгүй хийхгүй амаараа бүгдийг тэгсэн шүү, хийцэн шүү, ингэсэн шүү, тэндээс 5 ирсэн, эндээс 55 ирсэн ингээ яваад идэггүй. За дандаа ингээ дүгнэлт хийх нь байна. За энийг өөр дээрээ үүрэг хариуцлага гэж ухамсарлан хэрэгжүүлэх нь байна. Тийм ээ. За алдаа довтлыг мэдээлдэггүй. Тасгийн эрхлэгчтэй, ахлах лаборанттай аль эсвэл та өөрөө ахлах лаборантанд байвал эмч рүүгээ, тасгийн эрхлэгч рүүгээ мөн дээшээ удирдлага руугаа тийм ээ эмнэлгийн дарга одоо хэн байдгийг менежер. За тасралтгүй сайжруулалтыг хийдгүү өөр дээрээ хамгийн гол нь энийг өөр дээрээ тусгаж авч үзэх ёстой. Үүрэг хариуцлага шүү миний гэж. Өнөөдөр та чадахгүй байлаа. Жилийн дараа яг адилхан тэр ойлголтоо яг тэрэгээрээ л байгаад ах юм бол та магадгүй энэ мэргэжилдээ энэ одоо боловсон хүчний ажилд тэгээд энэ үйл ажиллагааг явуулахад тохирч гин үү үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх цаг болчихжээ. Цагаасаа бүр хитрээд магадгүй энэ ажлыг орхих тэр хэмжээ хүртлээ бас бодох нэ. Үүрэг хариуцлагаа ухамсарлах нэ. За мэргэжлийн ёс зүй. За энэ ёс зүй гэдэг бол өргөн хүрээтэй гүнзгий утгатай бас ойлгож авах хэрэгтэй, тусгаж авах хэрэгтэй. Ёс зүй гэхээр зөвхөн эмч нарт байх ёстой. Зөвхөн тэр дарга нарт л байх ёстой. Эсвэл батаад навчаад цэцгээд л байдаг юм гэж юусоо ойлгож авч болохгүй. Энэ мэргэжилтний ёс зүй, мэргэжлийн ёс зүй гэдэг бол яг танаас эхэлдэг юм шүү. Харьцаанаас харьцаа, хандлагаас хандлага гэдэг айхтар одоо нөгөө бичигдээгүй хууль гэдэг шиг ийм зүйл байдгийн шүү. Тэр тусмаа биеийн хилэмж үүн дээр одоо эмч эмнэлгийн мэргэжилтнүүд за та бүхэн маш сайн өөр дээрээ миний үүрэг хариуцлага шүү гэж хүлээж авч ухаж ойлгож тунгаах нэ. За та аль хэр итгэлт даах тийм найдвартай боловсон хүчин бэ? Та миний нууцлалыг, миний нууцыг, миний шинжилгээний өөрчлөлтийг аль хэр одоо мэргэжил боловсролынхоо хүрээнд хадгалж чадах, нууцлж чадах, итгэл даах юм боловсон хүчин бэ? За та мэргэжлийнхээ хүрээнд мэргэжлийн стандартын
дүрмүүдийг аль хэр уур дээрээ үүрэг хариуцлагаан болгож хэрэгжүүлдэг вэ гэдэг дээр нэлээд нухацтай сайн бодож үүрэг хариуцлагаа ухамсарлан энэ мэргэжлийг эзэмшихнэ. За ирээдүйн чиг хандлага. За унш зүйн лабораторийн чанарын хяналт үүрэг ангилал дадал зүйн шалгалт гэсэн энэ лекцийн хүрээнд ирээдүйн чиг хандлагыг багш нь ингэж төсөөлөн харж байна. Та нар юу гэж бодож байна уу? Энэ дээр дүгнэлт бичиж ирээрэй багштай. Ирээдүйн чиг хандлагын талаар дүгнэн бодож байгаад өөрсдийнхөө үзэл бодлоор за мэдээж яриг энэ ирээдүйн чиг хандлагыг энэ лекцийн ухагтхуунаас нь маш сайн сонсож, маш сайн ойлгож байгаад ер нь унш зүйн лабораторийн чанарын хяналт гэж яг юу юм? Үүрэг хариуцлага гэж юу юм? Дадал зүйн шалгалт гэд юу хэлээд байгаа юм? Эндээс ирээдүйн чиг хандлага лаборатори яг ямар болох юм бэ? Яг ямар үр өгөөжтэй юм бэ гэдэг дээр тулгуурлан хоёр дахь гэрийн даалгавар. За ирээдүйн чиг хандлагын талаар, хөгжлийн чиглэлийн талаар оновчтой, онлын ухагтхуунтай ийм зөвлөдүүдийг бичиж ирэх нэ. За хөгжлийн чиглэл багшийн нүдээр. За цахим хяналтын систем бол яалтчгүй давмгайлж хөгжинэ. Олон төвд чанарын хяналтууд тал талаас маш их цохилтууд, маш их үүрэг орол, маш их боловсруулалт, маш их төлөвшөл, тэгээд маш их хариуцлага болж орж ирнэ. За олон улсын стандартын нэгдэл бол зайлшгүй гарч ирнэ. За ген, молекул, биологийн уургийн шинжилгээний стандартчлал нэвтрэнэ. Хувийн эмнэлгийн лабораторийн хяналт өндөр түвшинд хүрнэ. За багш нь бол ингэж ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна. Та нар юу гэж тодорхойлж байна вэ гэдэг багшд нь болоод бусад оюутнуудад маш сонирхолтой нээлттэй үлдэж байгаа. За энэ лекцийн дүгнэлтийн бүгдээрээ харъя. Багш нь ийм дүгнэлт гаргасан. Та нар бас дутуу дүгнэлт байвал нэмж ирж болно. Ирээдүйн чиг хандлага дээрээ дүгнэлтээ бас оруулж, хөгжлийн чиг хандлага дээрээ бас оруулж ирж болно шүү. За, чанарын хяналт нь унш зүйн лабораторийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм байна. За, дотоод гадаад хяналт, дадал зүйн шалгалт зэрэг олон төрлийн аргуудыг хослуулж хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Зөв гэж багш нь дүгнсэн. За тасралтгүй сургалт, шинжилэл, олон улсын стандартад нийцэх нь чухал юм а гэж багш нь бас дүгнж байна. За өндөр чанартай лабораторийн үйлчилгээ нь өвчтний эрүүл мэндийн чанар, аюулгүй байдал шууд нөлөөлнө гэж багш нь дүгнэлтээрээ үзэж байна. За энэ дүгнэлттэй та нар санал нэг байвал яг адилхан санал нэгээр бүгдийг бичээд ирээрэй. За нэмэх зүйл байвал нэмж болно. Энэ бол ингээд нээлттэйгээр бас гэрийн даалгаварт үлдэж байна. За энэ лекц энэ хүрээд өндөрлөж байна. Бид нар үргэлжлэлийг дандаа дадлага дээрээ үзээд явах болно. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Амжилт хүсье оюутнуудаа.